За нэгдүгээр асуудал бол би тоо баримт асууя. Өнгөрсөн хугацаанд энэ дампуурлын тухай хуулиар ер нь хичнээн компани аж ахуй нэгж яг одоо эцсийн шүүхийн шийдвэрээр дампуурлаа. Тогтооглоо. За ингээд одоо хохирол юм яаваа гэдэг иймтэй холбоотой тоо баримтуудыг нэг хэлж өгөөч. Тэндээс юу харагдах вэ гэхээр энэ хууль бас нийгэмд үнэхээр бас хэрэгцээтэй шаардлагатай байгаа юм байна. Зохицуулах шаардлагатай байгаа юм байна. За бас хуучирсан зүйл заалтууд нийгмийн харилцааны одоо сүүлийн шинэ харилцаануудыг зохицуулж чадахгүй байгаа юм байна гэдэг нь тэндээс бас харагдах байх гэж ингэж бодож байна. Хоёрт за хуулийн үзэл баримтал бол дампуурсан хойно биш. Дампуурхаас нь өмнө аж ахуй нэгж компаниудад өөрчлөн одоо улаан гэрэл асхаас нь өмнө танах дампуурах гад байна шүү гэдэг зөвлөгөө өгөх, эргээд одоо бизнес үйл ажиллагааг доктортой байлгах, босгох, сэргэх энэ болцоо боломжийг олох тал руугаа одоо философи нь байгаа юм байна гэж ингэж ойлголоо. Тэгвэл тэр одоо дампуурах гад байна гэдгийг өнөөдөр залуучууд яаж бизнес эрхлээ явж байна. Амьдаа л одоо ашиг орлого олохгүй бол бизнес үйл ажиллагаа өргөжүүлэх гээл. За ингээл одоо арилжааны гэрээ хэлцэл хийгээл амьдрал ахуйгаа дэвшлүүлэх гээл явж байгаа. Мачигаад нэг мэтгэд л уламд ордцсон, дампуурхад өгцсөн, үр дүн гардаггүй ийм байдал руу ордог. Тэгвэл хуулийн үзэл баримталтай холбогдуулаад энэ ер нь асуудал хүндэрсэн байна, дампуурх байдал руу орсон байна гэдэг хэн тогтоох юм бэ? Тухайн компани өөрөө энийгээ дүгнэх юм уу? Эсвэл өөр бусад хуулийн этгээд энийг одоо тогтоох юм уу? Эсвэл нэг тэрийн тогтоодог нэг тийм бас нэг хуулийн этгээд тусдаа байх юм уу? Энэ зөвлөгөө юмыг хэн өгөх юм бэ? Хуулийн төсөлд яаж туссан юм бэ? Энэ бол та нарын үзэл баримтал чинь бол одоо нөгөө өвдцөн хойно биш өвдгөөс нь өрсөн сэргийлэх хууль гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан тэгэл өвдгөөс нь өрсөн сэргийлэхэд нийгмийн эрүүл мэндийн зөвлөл өрсөн сэргийлэх зөвлөгөө өгдөг. За тэгвэл энэ хуулийн дээр дампуурхаас өмнө хэн зөвлөгөө өгөх юм? Хинт хандах юм? Би одоо ингээд хүнд байдалд орчлоо, эрсдэлд орчлоо, өр авалгад орчлоо. Хаана хандах вэ? Иргэний эрх зүгээр бол энэ ч одоо нөгөө эвдрүүлэн зуучлах үйлчлэгийг авах гэдэг шүү дээ. Бас шууд гэрүүл салмааргүй байна. Урьдчилаад бас нэг ярилцаж үзмээр байна. Зөвлөгөө авмаар байна. Бас салахгүйгээр нийлчих болох болцоо боломж байхыг үгүйсэхгүй. Гүцэхөө. Сүндэгч шинэ. За юу ажлын хэсгээс хариулъя. Энд дээр хэн гарах вэ? За эндрийн микрофоныг өгье. Хувьцат доотргийн яамны хувийн хэрэгцээний дараагаа онцол сандаа очир гишүүний асуултанд хариулъя. Энэ хуулийн дампуурлын тухай 1997 оны хууль маань бол илүү одоо дампуурлын одоо зарчмуудыг бол тусгасан боловч процесс маш дутмаг. Энэ байдлаасаа болоод түрүүнд бас хэлсэн одоо балансд тусгагдсан өөрийн өрнгийн одоо 10% тэнцүү ийм үр төлбөртэй байх юм бол одоо дампуурлын хэрэг үүсгүүлэхээр хандаад байгаа. Тэгэхээр аль одоо баланс тухайн тэр компани баланс нь ямар байгаа юм, үр төлбөр нь ямар байгаа юм гэдгийг нэг хэмжлэгч нар одоо зээлдүүлэгч нар хөрөнгө оруулагч нар мэдэх боломжгүйгээс болоод сүүлийн одоо жилүүдийн статистикийг авах юм бол ихэнх хүсэлтийг өөрөө хариуцагч тэр үүрэг гүйцэтгэгч гаргаж байгаа буюу нэхэмжлэгчид одоо нийт одоо 10 жилийн дунджаар 39 хэрэгээс зөвхөн одоо 5 тохиолдолд нь л нэхэмжлэгч нар бол одоо нэхэмжлэл гаргасан, бусад тохиолдолд бол хариуцагч нар гаргасан байдаг. Энэ хуулийн төслөөр бол тэгэхээр эндээс юу харагдж байна гэхээр айл үшээ хөрөнгө оруулах нь бол шилжчихсэн байдаг. Энэ хуулийн төслөөр болвол айл болох төлбөрийн чадваргүй байдлыг нь эртхэн мэдэх буюу тухайн этгээд маань 3 болон түүнээс дээш удаа үүргээ гэрээний заасан үүргээ биелүүлэхгүй болох юм бол тэрийг нэхэмжлэгч шууд илэрхий мэднэ. Ингээд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа үүсгүүлэх энэ нэхэмжлээ шүүхэд гаргаад ингээ хэрэг үүсгүүлээд илүү процессчулсан байгаа. Энэ хүрээнд илүү одоо мэдж гин гэдэг чинь хөрөнгө оруулалтаа байгаа
байгаа дээр нь тэр хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлж зохион байгуулах юм уу? Эсвэл үнэхээр одоо татан буулгаад одоо нэхэмжлэгчдийн эрхийг дэвш хангуулад байгаа хөрөнгийг нь хуваарлах юм уу? Энэ процессыг нь л энэ хуулийн төслөөр одоо тодорхой болгосон. Хуулийн төсөл маань бол 156 зүйлтэй байгаа. Дампуурлын хууль бол 37 зүйлтэй. Тэгээ энэ маань бол олон улстай бол одоо төлбөрийн чадваргүйдлийн энэ хуулийн төсөл маань хуулиуд маань бол 330 одоо жишээ нь Германд төлбөрийн чадваргүйдлийн хууль бол 330 зүйлтэй. Солонгос улсад 660 зүйлтэй байдаг. Орос гэхэд анх 58 зүйлтэй ийм хуультай байж байгаад бас л манайх шиг зөвхөн хариуцагч тэр хуулийн этгээд л өөрөө мэдэх боломжтой болохоор маш бага хэмжээний нэхэмжлэлүүд гарч исэн. Тэгээд 98 он дахиж хуулиа шинжилээд 150 зүйлтэй болгоод процессжуулаад өөрөө одоо хөрөнгө орлого одоо нэг төлбөрийн чадваргүй болсныг нь одоо нэхэмжлэгч нар мэдэх боломжтой байдлаар одоо тусгаж өгснөөр 200,000 орчим нэхэмжлэл гараад энэ хууль маань хэрэгжээд маш сайн явсан байдаг. Тэгэхээр манай хуулийн төсөл бол илүү энэ Германы хуультай бол бас одоо олон улсыг нь судалж ингэж процессжуулж өгсөн байгаа. Тэгээ хамгийн гол чухал зүйл нь бол хөрөнгө орлогогүй болохоос нь өмнө мэдэж тэр хөрөнгө орлогыг нь үндэслээд амьлуулах уу, аврах уу, эсвэл бол одоо нэхэмжлэгчдийн байгаа нийтэд ил тод сайн мэдээлэлж нэхэмжлэгчид одоо хүртээмжтэй тэгшээр байгаа хөрөнгийг хураа одоо хуваарлаж татан болох уу, энэ асуудлыг бол зохицуулж байгаамаа.